За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. За Улаанбаатар хот хэрэгжүүлж байгаа томоохон төсөл арга хэмжээ. За үүнтэй холбогдуулаад Улаанбаатарын хөгжил цаашлаад шинэ технологи, инновац нэвтрүүлэхтэй иймэрхүү төслүүд байна. За төслийн танилцуулгатай холбогдуулаад 2-3 тодруулах зүйл байна. Бас 2 бас өөрчлөх ийм асуудал байна. За нэгдүгээрт нь түрүү сандаг сүрэн төлөөлөгч Улаанбаатар хотын төвийн ялангуяа 6 дүүргийн хуучин орон сууцны дулаалга фасадны асуудал байна. За энэ дэр 2 өөр юм яваад байна. Өөрөөр хэлбэл манай энэ дүүргүүдэд түрүүн сая манай хотын ерөнхий менежер хэллээ 117 барилга байгууламжийг дулаалах ажил хийгдэж байгаагаас 97 дүүргүүд дээр хийж байна гэж байна. За 20 нь Улаанбаатар хот яг нийслэлээр хийж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ материал чанар стандартаар нэгдсэн журмаар явахгүй. За би зүгээр Баянзүрх дүүргээр жишээ авъя. Дээрээс нь өөрийнхөө амьдарч байгаа бас Сүхбаатар дүүргээр жишээ авъя. Энэ хөөсөн дулаалгыг болиё гэж ирсэн шүү дээ. Тэгээ одоо явж байгаа тендер мендер бүх юм хөөсөн дулаалгаар яваад шүү дээ. Миний хувьд бол энэ Баянзүрх дүүрэгт тодорхой бас нийслэлээс хөрөнгийн шийдвүүлээгүй өөрөө зураг төслийг гаргаад 100 сая төгрөг гаргаад ингээд засаг даргын захирамжийн 10.6 тэрбум төгрөг фасад дулаалахад ингээд оруулсан. Тэгээ Баянзүрх дүүргийн хаана нь ямар фасад дулаалга хийж байгаа. Энэ өглөө болгон л баг фасадны асуудал над руу ирдэг боллоо. Наад зах нь зүүн дөрвөн замаас дээшээ явхад 7 дугаар хорооны 1-р ойр гэдээ үйдээ. Урт дээр үе 9 давхар байшин. Энэ жишээлбэл хамгийн нүүрэн талын дээрээс нь хамгийн хийх ёстой байтал энэ хийгдэхгүй ингээд фасадныхаа ажил чанар материал нь хөөсөн дулаалга яваад байгаа. Уул нь бол бид нар чинь хөөсөн дулаалга ус чулуун хүнтэй явах гээд байдаг. Тэгээ ингээд дүүргүүд дээр ингээд нөгөө сахил хүртсэн биш нөгөө бүр дордов гихч нэг иймэрхүү үлгэрийн юм болоод байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр яг манай захирчийн ажлын албад ажлын хэсэг гаргаад энэ дүүргийнхаа үйл ажиллагаан дээр нэг хяналт тавиач эсвэл дүүргийн төлөөлөгч нар хамтарсан ийм төр ажлын хэсэг гараад энэ дээр дүгнэлт гаргад юм. Үнэхээр зураг төслийнхаа дагуу байгаад байгаа юм уу? Аль эсвэл хэн нэгэн дүүргийн тэр нэг хэдэн улсууд нийлээд танил талаараа хийгдээд байгаа юм уу? Энийг мэдмээр байна. Энэ дээр нэг манай сая хэллээ Нама facility-ийн 32 сая еврогийн буцалтгүй тусламж за Монгол Улсын засгийн газрын оролцоотой энэ төсөл маань энэ жил яг хэд эхэлсэн бэ? Дахиад нэг тодруулах юм. Нийтдээ 1077 юм байна. Яг энэ жил 205-аас Нама facility-ийн хэдэн орох вэ? Дахиж энэ 100-ны 4 сард энэ 7, 8, 9, 10 за 11 сарын дунд хүртэл ингээ яг хэд хийгдэх вэ гэдэг асуудал дээр би дахиад тодруулмаар байна. За хоёр дахь асуудал энэ 24 мега төслөө даваа талаа орлогч ирэмблэхгүй юм уу? Нийслэл Улаанбаатар хотын 14 том мега төсөл улсын хэмжээнд дахиад улс их орны эдийн засгийн болоод бусад инфляцийн түвшинтэй тодруулаад яг прагматик түвшиндээ аваачиж штэ. Тэгэхээр манайхын 24 мега төслөгээ яриад идэг энийг ирэмблээд яг аль нь санхүүжилттэй аль нь болцоотой гэдэг. За миний хувьд бол тэр хийн түвштэй Дэнжин мянган асуудал маш хурцаар хэрэгжиж идэг. Тэгтэл тархмал эрчим хүчийг барьж явуулна гэдэг өнөөдөр зүгээр лозунгийн шинжтэй нэг хідэн нэг бүлэг ингээ яваад байгаа шүү. За хоёрдугаарт нь тэр хувийн ишлийг дэмжих чиглэлээр энэ төсөл арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. Хувийн эвшил хийгээд өөрөө ингээ хэлбэршээд олон жил явцсан байгаа иймэрхүү зах зээлийн эдийн засгийн харилцаагаар явж байгаа ийм төслүүд рүү хөрөнгө оруулаад манай нийслэл хөрөнгө оруулж хийгээд идэг энэ төсөл арга хэмжээг эргэж харахгүй юм. Энэ орон сууц бол 1995 96 оноос хойш ингээл хамгийн хурдтай хөгжиж байгаа салбар шүү дээ. Тэнгүүд нийслэл өөрөө хөрөнгөний оруулаад хувийн эвшлийн урдуур нь орон сууц бариад ингээд ах нь зохимжтой юу зохимжгүй зүгээр энийг эргэж харахгүй юм уу? Хоёрт нь энэ төсөл арга хэмжээ дээр чинь нөгөө хөрсний нэвчлэлтэй асуудал ерөөсөө огт дурддагдсангүй эсвэл танилцуулган дээр байхгүй цаанаа байгаад байна. Хөрсний нэвчлэлт болон энэ 70 шуудууны асуудал дээр энэ бүтээн байгуулалт өнөөдөр дундаа орлоо 100 7 сарын 8. Энээс цааш айгуул 10 хоног амраад алга болцгоо чинь. Энэ яг юу болж байгаа вэ? Яг энэ хөрсний нэвчлэлтэй холбоотой асуудал дээр энэ төсөл арга хэмжээнд дээр нэлээд том байр суурь үзлэх ёстой. Тэгээ энэ дээр хөрөнгө мөнгө тавих юм уу? Эсвэл энэ дараагийн хилцүүлэг дээр тогтоолын өөрчлөлтөөр орж иж байгаа юу? Энэ дээр нэг тодруулаа гэдэг.
Наама төслийн нийт энэ жил бид нар төлөвлөж байгаа 81 блок барилгыг дулаалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 20-ыг тэнд шалруулаа явж байна. За өнөөдрийн байдлаар бас энэ барилга хот тоглолт орон сууцчлалын яам бас энэ манай төсөл дээр хэрэгжиж байгаа төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ жилийн бас мөнгөнд тавигдаагүй гэдэг асуудал яригдж байгаа. За Улаанбаатар хотын загчийн ядлын албан дээр тавигдсан 9.8 тэрбумаараа бид нар 20 блокийг өнөөдөр зарлаад ажиллаж байна. Наамагийн бас мөнгө 7 сарын 2-доор орж ирэхээр байгаа. Тэгэхээр бас нэг 30 орчим байна уу 40 орчим блокийг бас зарлаж шалгаруулнаа. За ер нь бол яг хуу загчийн ажлын албанаас ч гэсэн Улаанбаатар хотоос ч гэсэн хөөсөн дулаалгыг болиё гэдэг юм саналыг бол бүх дүүргүүдэд чиглэлийг бол хөргүүлсэн. 2 сард бид нар албан бичгээр хөргүүлсэн байгаа. Тэгээд дүүргүүдээр одоо яг энэ дүүргийн төлөөлөгч нар энэ санал гаргаж байгаа шалгалт энэ дүүрэг рүү загчийн ажлын албанаас бүх эрхүү шилжсэн байгаа шүү дээ. Ер нь хот нийтийн аж ахуйтай холбоотой. Энэ дээр бас нэг шалгалт хийх нь бол ер нь бол зөвөө. Ялангуяа энэ дүүргийн төлөөлөгч нарыг оролцуулсан юм шалгалтыг хийж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг нэг шалгах баха гэж бодож байгаа. Хотын дараагаас чи ер нь бол нэг шалга гэсэн юм чиглэлийг бол өргүүлсэн байгаа. За энэтэй холбоотойгоор энэ төслүүд хэрэгжиж байгаа энэ дулаалгын ажлуудыг бас шалгах нь зөв. За энэ хөөс биш энэ металл болон шилэн хүн энэ дулаалгын материалыг ашиглая гэдэг юм саналуудыг хөргүүлсэн байгаа шүү. Тэгэхээр дүүргүүдийн засаг дарга нар дүүргүүдийн харьяа байгууллагууд энэ дээр бас нэлээд анхаарч ажиллахгүй бол бид нар болохгүй гэж бодож байна. За Батцорыг төлөөлөгчийн асуултанд нэмээд хариулъя. Тэр юун дээр дулааны тархмалыг хүүсрүү дээр за Улаанбаатар хот болон эрчим хүчний яам хоёр хамтарсан байнгын ажлын хэсэгтэй байж байгаа. За өмнө нь бол 2024 онд бол 11 байршил дээр дулааны дунд оврын станцуудыг барьж байгуулах шаардлагатай гэж төлөв гарсан. За сая ТЭЗ 3-ын осол болон үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр 2 байрал дээр хийх байрлалыг шинжилэн өөр байрлал руу шилжүүлсэнтэй холбогдуулаад мөн амгалан дулааны станцыг өргөтгөл бусад одоо шугам хоолоонуудын бэлэн байдалтай холбогдуулаад Улаанбаатар хотын тархмал дунд оврын дулааны станцуудын одоо байршиллыг шинжлэх ажлыг бол эрчим хүчний яам өөрснөө бол ойрын хугацаанд гаргаж ажлын хэсгээр танилцуулахар байж байгаа. Үүнтэй холбогдуулаад мөн хөрөнгө оруулалтын асуудлуудыг бол дахиж шинжилж харахаар ажлууд байж байгаа. 2026 оны төсөвдөр бол эрчим хүчний яамнаас 5 станц дээр бол хөрөнгө оруулалтын санал тусахаар бэлтгэв. За ер нь бол биш яг айгүй ойлгомжгүй байгаа. Нэгдүгээр эрчим хүчний яамны тэр төслүүдийг манай нийслэл Улаанбаатар хотын хэрэгжүүлж байгаа төслийн хоёр хоорондоо ерөнхийдөө дээд түвшиндээ хотын дарга сайд хоёр нь томоох юм яриад байдаг. Дунд түвшиндээ ямар ч хэрэгжилт байхгүй байна. Энд ойлголцохгүй байна. Хин нэгээ юу хийх нь мэддэхгүй байгаа. Эзэнгүй байгаа. Хөрөнгөгүй байгаа. Тэр үтэл зарим нь газаргүй тендер зарлаад байгаа. Хоёрт нь тэр нөгөө 24 мега төсөл дээр ирэмбэлж дахиж танилцуулахгүй юм. Гуравт нь хөрсний нөгөө нэг нэвчлэлтийн асуудал дээр тодорхой арга хэмжээ авахгүй юм. Одоо 8 сар болно. Яг одоо 23 оны 7 сард яг өдөрт нөгөө үер болж исэн шүү дээ. Одоо яг 2 жилийн өмнө. Тэгээ одоо хөрсний нэвчлэлтэй ингээд орхитуулж боломгүй байна. Энэ дээрээ дахиад юм хийхгүй юм. Тодорхой арга хэмжээ авахгүй юм. Дунд чадантаа бол ойлголцоод ажиллаж байгаа. Эрчим хүчний яамтай ажлын хэсгийн хурлыг бол 5 удаа хийгсэн. За эрчим хүчний засвар шинжилгээ ажлууд, дулааны шугамын ажлууд бол газар чөлөөлөлт бол нийслэлийн зүгээс бол хамтраад байрлалуудыг оруулаад явж байгаа. За түрүүний тэр өмнө цэцэрлэгт хүрээлэн дээр 2 байрал дээр оруулах байсан газрыг шилжүүлж 4 газрыг хаан дүүргийн хажуудлын газар нутгаар шийдвэрлээд өнөөдрийн хуралдаан дээр энэ газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр бол ороод ингэж явж байгаа. Дээрээс нь сая ТЭЗ 3-ын болон дулааны бусад холбогдлолтой юм дээр одоо мэргэжлийн байгууллагууд нь өөрсдөө дахиж тооцоолоо шинжилъя гэх. За эх жилийн 2026 оны төсөвт бол 6 дунд оврын станцуудын төсөл арга хэмжээнд улсын төсөвт бол оруулахаар төлөвлөд явж байгаа. За юун дээр хөрсний усных дээр болохоор Бямбасар геодез зөрчил барилга байгуулж Бямбадар гоо нэмээд хариулж. Хөрсний усны асуудал дээр бол Дэлхийн банкны 9 байршил гээд амар түвшин зураг төслийн хүрээлэн дээр тэзүү боловсруулах одоо ажил хийж байгаа. Үүн дээр нэг байршил дээр буюу зүүн салаан дээр хөрсний ус зайлуулах одоо тэзүү боловсруулах ажил явуулж байгаа. Бусад байршил дээр бол 2028 он болтол шаардлагатай хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөн дээр аль байршил дээр хөрсний ус хийх вэ гэдэг юм төлөлт гарсан байгаа. Баянзүрх дүүрэг 43 26 дахь хараан дээр хөрсний ус байгуулах одоо шугам сүлжээний ажил яг орхигдсон яваад байгаа. Ер нь бол 43 дахь хараанаас хөрсний ус одоо зайлуулах юм хүсэлт удаа дараа ирсэн. Манайхаас дээд байгууллагад албан бичгээр болгоомжлоод ингэ явж байгаа.